За сайн байцгаана уу? Өнөөдөр бид бүхэн энэ хоёр харагдаж байгаа social poster-ыг хийж үзнэ. За эдгээр social poster-ууд маань бол ерөнхийдөө хийхэд бас тийм амархан постертой бол орохгүй. За яг хуу дунд түвшний постерууд гэж хэлж болохоор хэмжээний постерууд байна. За тэгээ эдгээрийг бол бид нар хийгээд үзэхэд энэ дээр шинээр сурж авах мэдэх үйлдэлүүд бас нэлээд хэдэн үйлдэлүүд байгаа. За тэгээ бүгдээрээ эхнийх нь travel гэдэг энэ постераас эхлээд хийгээд үзье. За постеруудын маань хэмжээ бол ерөнхийдөө 2000 пикселийг харьцах нь 2000, аль эсвэл 1080-ыг харьцах нь 1080 ч юм уу. Ерөнхийдөө бол хэмжээ нь яг нэгийг харьцах нэг буюу өндөр өргөн ижлэгэн хэмжээтэй үсэд явах юм хэмжээтэй постерууд байгаа. За тэгэхээр та бүхэн яг хэмжээгээ бол анхаас нь ингээд дагаад зөв хийгээд яваарай. За тэгээд мөн энэ постеруудыг хийхэд ашиглагдсан файлуудыг тайлбар хэсэгт татах хэлбэрээр оруулж байна. Тэгэхээр та бүхэн миний бичлэгийг үзээд энэ постеруудаа дуурайгаад хийгээд үзээд явах боломжтой байгаа шүү. За бүгдээр эхэлцгээе. За энэ хоёр постер эхлээд гаргажээ. За эхлээд болохоор энэ travel гэдэг постерыг хийн. За тэгээ бид нар шинээр цаасаа усгээд за цаасны сонголтын дээрс бол ерөнхийдөө альч сонголтын сонгож хийсэн болно. Тэгээд эднээсээс сонгож яваад хамгийн гол нь энэ чинь пиксел гэсэн хэмжээсээр тавлаад за би болохоор өргөн нь 2000, өндөр нь 2000, чанараа болохоор бид нар 300-аар ерөнхийдөө өгчөж болно. Энэ дээр 300 өгчин. За энийгээ бид нар файлаа нэрлэж хэрэгтэй. Travel poster гэдээ нэрлэжье. За одоо тэгээд босод тохиргоонууд маань бол ерөнхийдөө хэв юм байна. За тэгээд файлаа үсгэлээ. За энэ дээр одоо зураг оруулж ирээд гин. За тэгээд бид нар саяны постерыг ерөнхийдөө харж хийх гэж байгаа учраас ингээ хажуудаа тавьж байгаа тийчүүл ерөнхийдөө амар байдаг. За хажуудаа хэрвээ тавьж хий гэвэл энэ чинь artboard гэж тэгвэл artboard төлөв аваад за яг үүсгэсэн цаасаа бүгднгийн хэмжээнийхэн дагуу сэлэглээд аль талд чинь цаас үсгвэ гэсэн сонголт гарч ирнэ. Эндээс нь бид нар аль талдаа зураг харж иймээр энэ алин дээр нь постер иймээр гэдгээ сонгож бол цаасаа үсгэх газраа дарч. За би бол ерөнхийдөө зүүн гар талдаа зураг харж иймээр гэвэл зүүн гар талдаа цаасаа үсгэлээд artboard 2 дээрээ саяны үндсэн их зураг оруулж ирээд тэгээд тавиад ажиллая. За энэ зураг маань энэ байна. За зураг бол тийш нь зөөхтөө бүгдийн сэлэгтэлж жагаад move tool яваад зөөгөөд энэ чинь авчраа тавьж болно. Аль эсвэл Ctrl C, Ctrl V хийгээд дараад копицж болно. За тэгээд зурган дээр маань болохоор хамгийн ард талын бэкграунд маань ийм жоохон уусалттай өнгө байна. Цэнхэр өнгийн уусалтай, доод талаараа баг зэрэг бараан, дээш нь илүү гэгээлэг юм өнгөтэй болж ирсэн байна. За тэгэхээр бид бүхэн эхлээд gradient буюу уусалтай өнгө үүсгэх хэрэгтэй. Энэ уусалтай өнгийг хоёр төрлийн арга замаар хийж болно. За эхнийх нь болохоор энд харагдаж байгаа хоёр өнгөний хооронд ерөнхийдөө бол уусалт орж ирдэг байгаа. Тэгэхээр дээд талын өнгө дээр дараад энэ талын цэнхрийн сонголоо окей. Доод талын өнгө дээр тавиад доод талын өнгөний сонголоо окей. За тэгэхээр миний яг үндсэн түүлний маань өнгө дээр юм хоёр төрлийн цэнхэр өнгө сонгогдсон байна. За тэгээд бид бүхэн artboard 1 дээр ажиллаа хийж байгаа учраас artboard 1-ийг сонгоод за энэ доор харагдаж байгаа adjustment layer гэдэг хэсэг дээр дараад gradient гэсэн хэсэг ба. За gradient руу орлоо. За gradient-ийн тохиргооны хэсэг нэг юм зам харагдана. Энэ зам дээр дараад дээшлүүлээд үзэхээр за энэ basic гэдэг үндсэн хэсэгт байна. Миний сүүлийн сонгосон энэ хоёр өнгө маань орж ирсэн байгаа. За энэ өнгө дээр шууд дараад gradient-ийг үүсгэх боломжтой. За тэгээд бараан нь дээд талдаа байна гэвэл энэ харагдах өнцгийн ерөнхийдөө грацийг өөрчлөөд үзэхээр жайлч тал руугаа ингэж хөрвөх боломжтой. За ерөнхийдөө бол энэ ингээд боллоо гэж үзлээ. Тэгээд окей. За background бол нэгэнт хийцэн тохиолдолд энийг ийш тийш нь хөдөлгөх шаардлага байхгүй. Тийм учраас энэ background layer-уудыг ер нь түгжиж явал зүгээр. Background layer-ыг сонголоо, түгжээн дээрээ дарлаа. Тэгэхээр энэ layer маань ямар нэгэн хөдөлгөөнд орохгүй ингээд түгжигдээд явнаа. За дараагаар нь бид нар юу хийх вэ гэвэл энд харагдаж байгаа нэг 3 дүрсийг хийн. За энэ тэгэхээр дүрсүүдийг бол энэчээс rectangle tool дөрвөлжин дүрсээ аваад за нэг дүрс татлаа. За энэ тухайн дүрсний маань өнгө болохоор энэ дээр цэнхэр өнгөтэй байгаа учраас ингээ харагдахгүй байна. За цэнхэр өнгөө бол энэчнээс болоод бид нар цагаан дээр тавьчих. За цагаан дээр тавьсан ч гэсэн энэ харагдахгүй байгаа учраас болохоор layer-ийн доод талд орсон
background layer-ийн доод талд орсон учраас харагдахгүй байна. Тийм учраас дээш нэ зөгөөд background layer-ийн дээр гаргаж болно. За тэгээ Ctrl T-гээ дараад Ctrl T-гээ дараа баг зэрэг томсгочоод Ctrl-оо дараад Ctrl-оо дараастай чигээрээ дээш нэ баг зэрэг дэлгэлгэж өгнө. За эхний дүрсээ Ctrl дараад ингээд дэлгэлгсэн. За энийг баг зэрэг жижигхэн болгоё. Өргөн болохдоо Shift-тэй дарж жагаад ингээд татчих болно. За нэг дүрс зурчаад энэ дүрсээ бол дахиад хувилахтаа бол Alt товчлоороо дарж жагаад маусаараа зөөгөөд тавил энэ чинь дахиад ингээд хувилагдана. Дахиад энд маань 3 дүрс байгаа учраас дахиад энэ дүрсээ Alt-а дараад зөөлөө. За ингээд хувилагдаж байна. За энэ дүрс маань бол нөгөө тийш нэ эргэж харсан байдалтай баг зэрэг том хэмжээтэй байна. Тэгэхээр Ctrl T-гээ дараад баг зэрэг томсглоо. Маус хоёроо дараад нөгөө тийш нь одоо толин тусгалаар эргүүлж яана гэсэн үг. Эргүүллээ. За ингээд болчихж байна. За одоо бид нэр дүрснүүдэд зурсан дараа нь ямар үйлдэл хийх вэ гэхээр эдгээр дүрснүүд дотор зургнууд орж ирнэ. За эдгээр зургнууд орж ирэх үйлдлийн маань бол ерөнхийдөө clipping mask гэдэг үйлдэлээр хийдэг байгаа. За тэгэхээр бол эдгээр дүрснүүдээ layer дээр ерөнхийдөө нэрлээд өгчүүл илүү ойлгомжтой. За бидний хамгийн зүүн талын дүрс байна. Зүүн талын дүрсээ 1 гэд нэрлэе. За сүүлийн дүрсээ 3 гэд нэрлэе. За голынхоо 2 гэд нэрлэе. За тэгээд ингээд бүх лейерүүд маань нэртэй болоо дүрснүүд маань. За 1-р дүрс, 2-р дүрс, 3-р дүрс гэд нэртэй болж байна. За тэгэхээр 1-р дүрсэн дотор эхлээд энэ зэнхэр гүртэгтэй хүний зураг орж ирнэ гэж үзнэ. За файл засвар руу орлоо, open дараад за эхний хүнээ сонголоо. За энэ хүнийг бол бүгднгийн яхаа тэр чигээр нь авцсан ч болно. Аль эсвэл яг орох хэсгээ сэлэгтэлж жагаад Ctrl C дараад үндсэн хийх ажил дээр очиж жагаад 1-р layer-ээ сонгоод за энд бидний 1-р layer харагдаж байна. 1-р layer-ээ сонгочоод Ctrl V дарна. За Ctrl V дарсан тохиолдолд бидний 1-р layer-ийн маань яг дээр орж ирсэн байдалтай харагдаж байна. 1-р layer маань энэ орж ирсэн зураг маань энэ зураг маань болохоор энд харагдаж байна. За тэгээд зургаа ерөнхийдөө энд тавьчихж жагаад Alt товчлоороо дараад яг 2 layer-ийн голд маус авчвал доошоо ийм заасан сумтай тэмдэглэгээ гарна. Энэ сум гарч ирсэн бол шууд маусаа нэг тавьшвал тухайн зураг маань энэ дүрсэн дотор орох команд буюу clipping mask гэж үйлдэл маань өгдөнө. Энэ үйлдэлийг бас өөрөөр гарны keyboard нэрс биш бас өгж болно. Тухайн зургаа сонголоо, маус хоёр дараад grid clipping mask гэдэг сонголтын дээр дарвал тухайн дүрс маань мөн адилхан дотроо орно. Дүрснийхээ дотор орох үйлдэл өгдөнө. За бас ингэж хийж болох нь байна. За тэгээ Ctrl T-гээ дарлаа. Жохон томсгоод. За нэг иймэрхүү байдалтай ингээд орж болж байна. За энэ хоёрыгоо цугт нь Shift-тэй дарж сонгож жагаад хажууд нь болгоод энэ тавьчихъя. За дараачих нь болохоор голын том дүрсэн дотор маань тэр улаан күртэгтэй үний зураг орж ирэх нэ. За тэгэхээр дахиад мөн адилхан open хийлээ. Оруулж ирэх үнийхээ зургийг сонголоо. За мөн адилхан бүгд зургаар нь биш яг оруулж ирэх хэсгээс сэлэглээд Ctrl C. За 2-р layer-ээ би сонгосон байдалтай энд байна. 2-р layer-ээ сонгосон байжгаад Ctrl V дарлаа. За энд ингээ ороод ирж байна. За тэнгуут яг орох гэж байгаа layer чинь л оруулах гэж байгаа layer-ийн дээр байрлалтай байх болно гэсэн. За маус хоёроо дараад grid clipping mask дарлаа. За ингээд зураг маань дотроо орлоо. За тэгээ Ctrl T-гээ дараад томсгоод Enter. За одоо 3-р дүрсэн дотор сүүлийн хүний маань зураг орж ирэх нь. File open. За энэ зураг орж ирнэ гэж үзнэ. Бүх хэсгүүдийн сэлэгтлээд оруулах хэсгээс сэлэгтэлж аваад Ctrl C. За одоо 3-р layer-ээ сонголоо Ctrl V дарнаа. За тэгэнгუутаа энийг яг нөгөө орох дүрсэндээ тааруулж байрлуулж жаад Alt-а дараад одоо бол түрүүн дандаа grid clipping mask гэдэг энэ сонголт нэр өссөн. Одоо бол зүгээр Alt төвчлөөрөө дарж байгаа гарн дээр сэж үзцгээе. Alt-а дарлаа. Доошоо заагаад дарчна. За тэгэхээр энэ зураг маань ерөөхдөө энэ дотор ингээд ороод ирэх нэ. За одоо энд орж ирсэн зургуудаа болохоор ерөнхий байрлалуудын янзлаад. За энэ хоёрыг энэ зургуудаа гол нь хөдлөхдөө дандаа shift-лж layer-үүдээ сонгох хэрэгтэй. Тэгэхгүй бол ийш тийш нэ ингээд
дүрс зураг хоёр ч тустай байдаг учраас ингээд тусдаа хөдлөх гэдэг нэг юм талууд байгаа. За ингээд ерөнхий бол нэг байрлалуудын за эхний энэ хоёр зургийг бага зэрэг доошлуулъя. За ингээд ерөнхийд нь байрлалчлаа гэж үзнэ. За байрлалснаа дараагаар юу их вэ гэхээр энэ бага зэрэг нэг юм сүүдэртэй харагдаж байгаа дүрснүүдээр энэ сүүдрийг нь за ялангуяа энэ голын дүрсэн дээр бол илүү тод харагдаж байна. За тэгэхээр голын дүрсээ сонголоо. FX буюу энэ layering стил хийдэг хэсгээс ороод за энэчээс drop shadow сонголтыг сонгоод за drop shadow дээр бол за бага зэрэг хэмжээг нь томсгож өгье. За тэгээ opacity-г нь бага зэрэг хэсгээ. За нэг иймэрхүү байх болно. Яг миний энэ хийж байгаа тохиргооны хэсгийг та бүхэн хараад дуурайгаад ингээ хийцэж болно. За окей. За нэг иймэрхүү байдалтай хийжлээ. Одоо дараагаар нь юу их вэ гэхээр за энд ард талд нэг юм нарийнхан цагаан зураас байгаа. Яг ижлэхэн дүрсдэг ижлэхэн хэлбэртэй. За тэрийгэ зургийг дахиад дүрсээ авлаа. Энд тааруулаад нэг юм дүрс зурлаа. За энэ дээр болохоор ингээд дүрс зурсан ч миний дүрс ингээ харагдахгүй бас нэг юм тохиолдлууд ингээ гарч ирдэг. Энэ болохоор яач ч вэ гэхээр layer-ээ анзаарвал миний ингээд зурсан layer дотор нөгөө clip mask гэсэн layer дотор маань ингээд давхар зурагдсан байна гэсэн үг. Тэгэхээр энийг ерөнхийдөө анзаарчаа зүгээр хамгийн дээр нь гаргаад энийг одоо clip mask-аас нь гаргачихна гэсэн үг. Маус хоёроо дараад release clip mask гэдээ арчвал энд ингээд дүрс чинь маска дотроосоо гарчна. За тэгээ control T-гээд дарж агаад муу адилхан нөгөө daily VSS-үүдийн далилгаж өгөөд за тэгээд enter дараад үйлдэлээ төчүүлээд за одоо энийг зураас нь төлөвч шилжүүлнэ. Зураас нь төлөвч шилжүүлэхтэй болохоор за би энэчээс дүрсэн түүлээ авахар энэ дээд талын маань option bar дээр ерөнхийдөө fill strokes юм хоёр сонголт гарч ирж байгаа. За тэгээ fill-ийн non буюу өнгөгүй дээр нь тавиад stroke-ийн цагаан өнгө дээр тавиад за энэ ард харагдаж байгаа тоон утга маань болохоор хүрээний маань өргөн байгаа. За тэгээд stroke-ийн баг зэрэг багасгаад ерөнхийдөө өгөхөр бол ингээд зураас маань гараад ирнэ. За энэ арай жижигхэн байна. За жоохон томсгой 4 пиксел орчим. За ингээд ерөнхийдөө болчихж байна. За одоо энийг болохоор хамгийн ард нь оруулах шаардлагатай. За хамгийн ард оруулна гэвэл гарн дээрс ерөнхийдөө layer-ээ бол ингээд доош нь зөөж болно. Layer-ээ доош нь зөөхөд баг зэрэг хэцүү байдаг учраас гарн дээрс control хаалт нэг тавьч. Одоо миний гарны товчлолын дэлгэсний доод хэсэгт харагдана. Хаалт нэхэд дараа доошоо ингээд дараад ивэл layer чинь доошоо нь яваад хамгийн ард орох учиртай. За ингээд ерөнхийдөө зургнуудын маань хамгийн ард орчихж байна. Яаныг энд байрлуулчих. За одоо дахиад энэ дүрсийг бол дахиад copy хийчих болно. Move tool-ийг авлаа. Alt төвчлөөрөө дараад хажууч нь copy-тоод нөгөө талынх нь зурганы ард бас байсан хэсгээр навчиж тавьчихна. За нэг иймэрхүү байдалтай. За ингэ болж байна. Энийг баг зэрэг доошлуулъя. За нэг иймэрхүү дөө. За одоо ингэж хийсэн байна. Одоо энэ дээр болохоор энэ нэг үүлнүүдийг оруулж ирнэ. За үйл маань бол энд бэлэн файл байгаа. За үүлээ копидлаа. Ийш оруулж ирлээ. За энэ чэнэ тавиад за нормал хэсэг дээрээс шууд скрин дарснаар ингээ үйл маань илүү дутуу нөгөө хар хэсгүүд маань арилаад ганцаараа ингээ үйл маань болтнэ. За тэгээ нэгэ контрол T-гээд дарлаа. Баг зэрэг томсголоо. За энэ болж байна. За дараагийн үүлийг оруулж ирье. Copy ийш оруулж ирж тавилаа. За энэчээс дахиад скрин дарлаа. За ингээд энд болж байна. За одоо энэ дээр над талд нь байрлах нэг шар дүрсийг зурж үзцгээе. За шар дүрсийг бол rectangle түүлээ аваад зурлаа. За энэ тухайн дүрснийхээ өнгийг бол яг энэчээс нь кодолж бас авч болно. Өнгөнийх нь кодыг шууд хуулаад авч болно. За тэхийн тулд энэ дүрсэн layer дээр маусаа хоёр хурдан дарлаа. Энэ шар өнгөнөөрөө дарлаа. Окей. За ингээд яг ижлэхэн өнгөний кодоор авчиж байна. За тэгээ энийгээ дээш нь ийм байдалтай болгохын тулд control T-гээд дарлаа. Control-оо дараад энэ болонгаас нь баг зэрэг ингэж дээш нь татаад за энэ маань баг зэрэг жижиг юм байна. За нэг иймэрхүү байдалтай орно гэж үзье. За enter дараад ингээ үлдээд тусгана. За дараагаар нь энэ текстийг бичицгээе. За текстийг бол type tool авч жаад за энэ текстэн дээр болохоор нэг анхаарах юм нь анхлан Photoshop суралцж байгаа хүмүүс
шууд дүрс зурчаад тухайн дүрсэн дээрээ шууд аваачаад ингээд бичих гээд байдаг. Тэгэхээр энэ курсор ч одоо энд байхдаа дөрвөлжин хэлбэртэй байгаад ийш нь орохоор юм дугуй хэлбэртэй болж өөрчлөгдөнө. Тэгэхээр энэ яг ямар команд өгдөж байна гэхээр өөрөө автоматар энэ дүрснийхээ хэлбэрт ингээд таарагдаж энэ бичигдэх команд өгчөөд байдаг. Энэ бол ингээ анх суралцж байгаа хүмүүст их төвөгтэй байдаг учраас ерөнхийдөө бол анх суралцж явах хугацаанд текст яг энэ дүрсэн дээрээ заавал тааруулж бичих гэдэг шаардлагагүй. Дүрснээсээ өөр хэсэгт энэ сулгаа хэсэгт нь дараад биччихээд дараа нь текстээ зөөгөөд оруулчихвал илүү амар байдаг байгаа шүү. За тэгээд бүгдээрээ бичицгээе. Travel. За ингээд текстээ бичлээ. За текстийнхээ өнгийг цагаан өнгөөр солиод за текстээ баг зэрэг томсгоод за тэгэд энэ бичсэн текстний маань үсгийн фонт маань болохоор энэ энэ баг энэ өнгөөр бичсэн болоо да. Энэ биш байна. За ерөнхийдөө зүгээр төстөйгөө биччихье. За иймэр ч юм уу. За тэгээ контрол хийгээд дараад нэгээд баг зэрэг багсглаа. За энэ ч нэ тааруулж тавьж байгаа. За тэгээ текстээ болохоор яг энэ дүрснийхээ хэлбэрт нь тааруулж байрлуулах нь бол контролоо дараад нэг энэ булангийн дээш нь энийн жоохон доош нь. За тэгээд дүрсээ ерөнхийд нь ингээд томсгоод өгчгөр таарад ороод ирнэ. За дараагаар нь энэ доор байгаа энэ контакт гэсэн хэсгийг бичээл болно. За энийг бичихдээ бол дөрвөлжин дүрсээ авлаа. Энд нэг дүрс татлаа. За дүрсээ ойртуулахаар чи энд нэг булангуудын өөрчлөлтөд нэг юм дугуй корнер гарч ирнэ. Энэс бүгдийг ингэж татаад за өнгөө шаар тавилаа. Яа тэгэн гутаа одоо энэ дээр enter контакт гэсэн текст бичээл ерөнхийдөө болчихж байна. Ингээд бичлээ текстээ үсгийн фонтыг энэ чэнэс солиод өгье. За тэгээ энийг жоохон багасгаад за ингээд болчихж байна. За одоо ингээд хийж дууссан постэр хадгалагтай болохоор бидэнд бол ингээд хоёр арт борттой байгаа. Энэчээс яг бид нар яг хийсэн постэр маань бол artboard нэг дээр байгаа учраас файл зэс рүү ороод export. За export-ийн хоёр дахь сонголтын дээр дараад за энэчээс яг аль artboard хадгалах вэ гэдгээ сонгоно. За бид нар бол энэ artboard нэг дээр хийс учраас artboard хоёрын чек-ийг авч яад. За artboard нэгээ сонгоод за энэчээс файлын нурагдлыг JPEG буюу зургийн сонголт дээр сонгоод export. За тэгээ хаана хадгалах вэ? Дэлгэцэн дээр хадгалъя гэж үзье. Save. За ингээд ерөнхийдөө бол болсон байна. Биднээс хийсэн зүйл маань энд ингээ гараад ирж байна. Зураг маань ингээд бэлэн болж байна. За одоо бүгдээрээ дараагийн постра хийгээд үзцгээе. За дараагийн постэр маань бол бас тийм ч амархан бас харагдахгүй байна. Ингээд дарахаар хамгийн хэцүү харагдаж байгаа зүйл нь бол за яг энэ голд харагдаж байгаа нэг текстний хэсэг бол маш толгой иргмээр хэцүү харагдаж байна. За тэгээ бусад хэсгүүд бол бас эдгээр дүрснүүд энэ дүрс ч юм уу иймэрхүү бас зүйлүүд ингээд байна. За одоо бүгдээрээ хийгээд үзцгээе. За энийг муу адилхан 2000-ыг харьцан 2000 artboard дээр хийнэ гэж үзье. За тэгэхээр файлсээ орлоо. Эндээс нөгөө би өмнө үүсгэжсэн сонголтноос шууд сонгоод оруулчих болно. За тэгээд зурга хажууд нь дахиад нэг artboard нээчээ. За тэгээд зурга болохоор artboard нэг дээрээ тавьжгаад за одоо энэ талд нь бүгдээрээ дуурайгаад гэж үзье. За энэ дээр болохоор хамгийн арт талынх нь дэвсгэр нэг юм хар дэвсгэртэй харагдаж байна. За энэ хар дэвсгэрийг болохоор open. За миний энэ дотор бол хичээл 11 дотор байгаа. За энэ хар талын background нь. За background-ыг copy-д жаваад энэ тавилаа. Ctrl T. Тэгээд жоохон томсгох хэрэгтэй юм шиг байна. За иймэрхүү болгочлаа. За тэгээд энэ маань юм хар бараан өнгөтэй харагдаж байна. Энийг хар бараан болгох гэвэл Ctrl L тавьчлаараа дараад
За энэ доотлын output level гэсэн хэсгийг цагааны харлуу нь ингээ шахаад өгөхөөр ерөнхийдөө энэ дүрс маань юм бараа өнгөтэй ингээ болоод ирж байгаа. За тэгээ дээд талын нэг энэ сонголтуудыг бас ингээд өөрчлөөд энэ левелийн тохиргоог өөрчлөл яг миний баруун гар талд харагдаж байгаа зурагтай маань ижлэхэн өнгө төрхтэй болох учиртай. За ерөнхийдөө нэг иймэрхүү болголоо үзье. За дараа нь болохоор энэ доор харагдаж байгаа нэг улбар шар хэсгийг хийгээд үзье. За улбар шар хэсгийг хийхдээ бол энэчээс rectangle гээд select аваад за яг хэлбэр хэмжээг нь ижлэхэн төвшөнд зурлаа. Adjustment layer-ээсээ solid өглөө. Solid ч юм бол цулгаан өгөгдөж байгаа. За тэгээ solid дээрсээ энэ улбар шар өнгийг шууд ингээ copy-дод авчнаа. За ингээд болж байна. За дараагаар нь энэ улбар шар дүрсэн дотор маань нэг юм хээ орж ирсэн байна. Эднийгээр хээг хийж үзье. За тэр хээ маань ерөнхийдөө энэ юм байна. За энэ хээгээ үндсэн зураг руу оруулаа энэ тавиад. За бидний яг өмнөх постэр дээр хийсэн нөгөө clip mask гэдэг үйлдэл маань энэ дээр ашиглагдах ёстой. За тэгэхээр оруулах гэж байгаа дүрс маань орох лейерийн яг дээр нь байх ёстой. Тэгэхээр энэ бол байлан зөв байна. Тэгээд маус хоёроо дараад grid clip mask сонголтонд дараад зураг оруулчихна. За тэгээд энэ маань бол дэндүү тод харагдаад байгаа учраас энийх opacity-г бага зэрэг багасгаад өгвөл ерөнхийдөө бол өнгөн ингээд ижилхэн болоод ирнэ. За иймэрхүү болчихлоо. За дараа нь болохоор за энэ голынхоо энэ skateboard-тэй охиныг оруулж ирье. Файл засвар open сонголоо. За энэ бол PNG буюу нэг артлын background-гүй зураг байж байгаа. За энийг шууд зөөгөөд ийш нь оруулж ирээ тавилаа. За энэ тавилаа. За тэгснийхээ дараагаар энэ охин маань энэ ч нэг юм давхар юм сүүдэр шиг зүйлтэй байна. За тэгэхээр тэр сүүдэр шиг зүйлийг хэрхэн хийх вэ гэхээр FX руу орлоо. Drop shadow буюу сүүдэр өглөө. За тэгээ энэ сүүдрийн size-ийг бол хамгийн бага дээр нь тавиад за distance буюу сүүдрийн нөгөө хаялтын жоохоо их дээр тавиад градусыг бага зэрэг өөрчлөөд өгчгөр сүүдэр нь бол ингээд ороод ирнэ. За тэгээд сүүдрийн өнгийг нь болохоор цагаан өнгөөр өгөөд за тэгээд opacity-г нь бага зэрэг бууруулад өгвөл ерөнхийдөө бол яг тэр харагдаж байгаа зурагтайгаа бол ижилхэн ингээд ороод ирнэ. За тэгээд distance гэх зэрэг тохиргоонуудыг бага зэрэг ингээд өөрчлөөд өгвөл бүр илүү адилхан орох боломжтой. За ингээд болж байна. За дараагаар нь болохоор энд хажууд харагдаж байгаа бас нэг дүрснүүдийг, хээнүүдийг оруулж ирнэ. За тэр хээ бол энд харагдаж байна. За нэг зураг руугаа орууллаа. За энэ хажууд нь ингээд тавьчих. За энэ дээр бол улаан өнгөтэй байна. Бид нэр энийг цагаан өнгөтэй болгож ашиглах ёстой байна. Тэгэхээр Ctrl U төвчлөрөө дараад за энэ lightness гэсэн өнгө солидог команд дээрс бол lightness-ийг цагаан руу ингээд шахаадаг бол өнгө маань цагаан өнгөтэй болно. За тэгээ мөн адилхан opacity-г багасгаж өгнө. Opacity-г багасгаснаар бол цаа тал маань юм бүдгэн болж харагдаад болно. За одоо дараагаар нь хамгийн гол хэсэг болох энэ let's try гэсэн text дэсгээ бичээд үзцгээе. За текст авлаа. Бичих газар авчиад энэ текстнүүд айлгачаад let's тэгээд enter аваад try гэж бичлээ. За одоо энийг болохоор үсгийн фонтын жоохон солиод өгөх шаардлагатай. Үсгийн фонт нь дэндүү нарийнхан байна. Тэгэхээр бид нар энэ чэнэс Montserrat дээр тавиад click. За тэгээд үсгээ бага зэрэг томсгоод за энэ бол мөр хоорондын зай бол дэндүү хол байгаад байна. Тэгэхээр мөр хоорондын зайг ойртуулж их шаардлагатай. За ингээ тексттэй бүгдийг нь бичээд бага зэрэг томсгоод үсгээ голлуулад за ингээ тавьчихнаа. За ингээ тавьсныхаа дараагаар үсгэн дээр болохоор энэ гадна талаараа нэг юм хүрээтэй байна. За энэ хүрээг хийх шаардлагатай. Эхлээ үсгээ цагаан өнгөтэй болгочихъя. Үсгээ ингээд цагаан болгоод за үсгэн дээрээ хүрээ өгөхдөө бол FX руу ороод stroke буюу хүрээ өгөөд за энэ хүрээ маань гадна тал руугаа байх шаардлагатай шүү. Тэгэхээр энийг position гэдэг хэсэг дээрс нь outside сонголтыг сонгоод за өнгийг нь болохоор энэ улбар шараас нь сонгоод өгнө. Окей. За тэгээ хэмжээг нь болохоор
Энэ 18%-тай байна л да. Энийг баг зэрэг багасгаад жоо нарийнхнаар өгчий. За ингээд хүрээтэй нэг юм текст ээж чаа. За одоо энэ дээрээ бид нар юу хийх вэ гэхээр энэ текстийг дахиад нэг копидох хэрэгтэй. Алтаа дараад хажууч нь копидоод энд тусад нь авчи. За энэ хүрээтэй болгосон хэсгээ болохоор энэ охиныхон background зургийн арт талд тавьж тавина. За энэ охиныхон зургийн арт талд нь авч тавиад нөгөө текстийг нь болохоор энэ охиныхон дээд талд нь наад талд нь буюу энэ дээд талд нь авчираад ингээд яг давхарлуулаад авчина. Энэ маань бол яг үнэндээ бол ингээд энэ охиныхон зургийг ингээд голдоо авчуулаад хоёр талдаа нь орсон текст байгаа. За тэгээд ингэж тавьсныхаа дараагаар энэ хажуу дарагдах opacity fill гэсэн хоёр сонголт байгаа. За энэ opacity fill гэдэг хоёр сонголт маань бол ерөнхийдөө бол ямар нэгэн layer дээр эффект хийгээгүй тохиол яг ижлэхэн үйлчлэгээтэй. Харин эффект хийсэн тохиолдолд болохоор fill гэдэг сонголт маань болохоор эффектийн үйлдэлгээд яг тухайн layer-ийн дүүргэж байгаа яг үндсэн өөрийнх нь layer-ыг ингэж эффектийн үлдээж арилгах үйлдэл өгдөг байгаа. За тэгэхээр би л түрүү stroke өгсөн байсан учраас fill-ийг багасгаар stroke нь үлдээд үндсэн одоо нөгөө их layer маань зураг гарилж байна. Тийм болохоор наад талд нь ингээд давхарлуулаад тавьчих хэрэгтэй. За тэгэхээр давхарлуулаад тавьсан тохиолдолд нөгөө охины чинь зураг яг ингэж голдоо ороод текстнийхээ голд нь ороод яг нэг иймэрхүү байдалтай харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө бол энийг хийчлээ. За одоо дараагаар нь энд харагдаж байгаа нэг жижигхэн дүрснүүдийг зураад үзье. За эдгээр дүрснүүдийг бол энэ чинь зүгээр ellipse дүрснүүдээрээ л зурчих юмуд байна. За эхнийх маань ellipse энд зурлаа. За тэгээд энийг fill-ийн байхгүй stroke-ийн улбар шараар өгөөд за тэгээд энэ чинь зургийн баг зэрэг багсгаад өгчөж болно. За нэг иймэрхүү ч юм уу. За тэгээ энийг бол олон дахин копидоод энд тавилаа. Тэгээд өнгийн өөрчлөлөө гэх зэргээр өөрөө бол хүссэн дизайнаа гаргаж болно. За энэ баг зэрэг том юм байна. Иймэрхүү юм байна. За энд харагдаж байгаа гурвалжныг бас зураад үзье. За энэ бол гурвалжин дүрс бол байгаа. Гурвалжин дүрсээр ингэж татлаа. За мөн адилхан stroke-ийн улбар шараар өглөө. За тэгээ энэ нэг жоохон дали харагдаад байна. Энэ дали харагдаад байгаа нь бол энэчээс нь цагаан сумаа аваад хийчих болно. Энэ direct selection гэж түүлийг аваад яг энэ болон дээр нь дарж гад ингээд дали болгочих болдог байгаа. За тэгээ энийг баг зэрэг жижигхэн болгочихъя. За тэгээд дахиад нэг копидод Ctrl T тэгээд direct selection дахиж авч жагаад энэ болонгийн жоохон нэшин ингэж татаад цагаан болголоо. За окей. За одоо энэ дээр байгаа нэг нэмэх тэмдгийг зураад үзье. За энэ нэрийг бол нэг rectangle авч зураад fill-ийг бас байхгүй болгоод stroke-ийн улбар шараар өгөөд stroke-ийнхаа өргөнийг багасгаад тэгээд alt-а дарж copy-длоо Ctrl T эргүүлээд яг энэ хоёроо ингээ голлоош тавьжгаад энэ хоёр лээрээ merge хийчнэ. Энэ хоёрыг merge хийсэн тохиолдолд нөгөө дүрс маань яг юм нэмэх тэмдгээрээ үлдчихэж байгаа. За тэгээ нэг Ctrl T-гээ даржгаад энэ хэмжээний жижигсгээд багасгаад ингээд ханаж тавьж болно. За тэгэл ерөнхийдөө бол босод энэ жижиг текстнүүд энэ тарагдж байгаа дүрснүүдийн төрөлийг ижилхэн зурагтаад явчихна. Текстнүүдийг бол тексттэй аваад бичнэ. За үндсэн бол энэ постэр дээр сурах юм маань бол яг энэ голын текстийг л хэрхэн хийх талаар байгаад байна. За тэгээд хадгалагтай болохоор файл зас руу орлоо. Export save-аас дарлаа. За тэгээд энэчээс бол яг аль artboard-оо хадгалах уу тэрийгээ сонгоол. Бид нар бол artboard 2 дээрээс учраас artboard нэгийнхээ чекийг байлуулж агаад энэчээс JPEG-ийг сонгоод export. За тэгээд дэлгэцээ сонголоо. Export гэдэг ингээд гаргана. За бидний хийсэн файл маань бол энд ингээд бэлэн болоод гараад ирж байна. За энийг бол Facebook руу ч юм уу Instagram дээр ч юм уу ингээд пост болгоод тавих боломжтой. За дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.